Монголын үндэсний бүхэн холбоо G-Mobile, Хурд Group, Ramil Production төлөөлж байна. Төрийн наадмын үзүүр төрөв түмэн олны сэтгэлийн их баяр багтал хамаг Монголын эрэмгий хүчтэн харилтгүй жахуланд аслангууд. Монгол үндэсний бүхэн түүхийг бичлэлцэж яваа үе үеийн бүхчүүдийн намтрыг харахад ихэвчлэн хөдөө орон нутагт төрж өссөн байдаг. Хөдөөх жинхэнэ Монгол ахуй амьдрал тэднийг бүх болготон дэм болсон байдаг бол улсын арслан Дорж Волмын ган хуйгийн хувьд Улаанбаатар хотод төрж өсөн ажичны арионы дэнжи дээр багнасаан өнгөрөөснөөрөө онцлогтой. Думд бол агахгүй даншин золтой бүхээс ээжийн талын удамд хадас дөрөв үе дэш махал хя гэж даншин заан золтой бүхэн байна. Тэгээд ээжийн минь аав бол сумын заан цолтой, аавынх нь ах нь аймгийн заан цолтой тийм хүмүүс байдаг. Би дээр 3 ахтай 4 банд маш инэнгүй хүмүүс болгож тийм маш их тийм хүмүүжлийн ямар ч элдв соггохгүй болохын төлөө эцэг их маань ажилчин хүмүүс байсан ч гэсэн бүх насаа зөөсөн шууд. Багаас нь өсгөлөө хүн бадуун битээ хөвгт байсан. Тэгээд аав маань олах Түнж гудгаан хөвгт юм да 9 настай хөвгтөд олоод 9 настай хөвгтөөс бүхэн секс нэвч өгчихсэн спа суултын. Тэгээд бүхэн сексэнд осчоод би хэдхэн онцол тэгэл хөл өмгийн секс уувсан юм да. Аав хавч гэсэн секс спа суултын төвийнхаа хөл өмгийн сексэнд ороод 1 жил хөл өмгүй хичээллээ гэх. Ахнаа маань хөл өмг үзсэн. Түн зогтаа нэг спектак цаска үзэл ганц гардаг юм тэрэлээ ш. Тэрийг үздэг. Хэн сандгаа өгч намайг хаалгач болгоно л гэж. Нин сайхан том битээ хөвт хаалгандаа согсноо л гэж. Тэгээ хагас жил хаалгандаа согсоос хаалгач бэлтгэл хийх гэсэн. Нөгөө чинь тэнд бөмбөг жонглоодод би болохоор саксны бөмбөг сагсан шийдээд л сакс тоглоод л ганцаа согсож яадаг. Эсвэл өсгөл давтаал. Тэгээ 1 жил тийм хийгээл тэгэл гашраал буцаад хөлбөмбөсөөс гасцсан. Хаан бол хөлбөмбөний нэмлэгт амшиг өгчтэй очиж жинхэнэ бүхэн зам ихсэн дээ. Ган хуйг арслан үндэсний бүхөр амжилттай барилдахын зэрэгцээгээр чөлөөт бүх жудо, самбо, сонгомлог, сумо, кураш гэд бүхэн спортын бүхий л төрлөөр нэгэн зэрэг хичээлж амжилт үзүүлсэн тамирч нас гадна мэрэгжлийн бүхийн багш дасгалжуулагч. Хүүхд байхдаа ч тэ ямар нэгэн бүхийн бэлтгэл байхгүй л энэ тентгийн саксны секц мэгсэн чамаг очиод бэлтгэл хийчихдэг. Тийм байсан. Тэгээд багаасаа чөлөөт хөлцөөгээд өссөн үедээ бол самбо усаа авах жорж ирсэн, жудо усаа авах жорж ил байсан. Тэгээд би энэ дээд сургуульд явсаад ийсч явсан. Тэгээд үндэсний хөө ялангуяа тулгуурлаад хичээлэлцсэн учраас бус төрлийн бөхөө барилдахад нэг хүндрэлтэй юм байт. Хүн чинь бас янз янзын онцлогтой хөдөлгөөнтэй байдсан шүү дээ. Тэгээд тонгоохтой хүртэл хүн маш олон янзаар тонгоодог байхгүй юу? Тэр тийм жишээлэр их маш олон янзын өөрийнх нь биеийн галбир, биеийн хөдөлгөөн таасан механикдууд олж суух хэрэгтэй тийм. Тэгээд тэрийг маш олон давтах хэрэгтэй. Тэгээд тэрийг рефлекс болгоод ямар ч тохиолдолд зочсон тий зочсон сандалсан эсвэл зүгээр зогсож байгаа гэсэн ямар ч хөдөлгөөнд нөгөөтөө хийдэг болчдөг болтлоо тийм ихэд автцсан мөхийг л дарах юм гэж байна. Ган хуйг чөлөөт бүхэн оюутны дэлхийн аваргын мөнгө, Монгол говь олон улсын тэмцээний хошой аварга, самбо бүхэн дэлхийн аваргын хүрэл, сонгомл бүхэн зүүн Азийн тоглолтын мөнгө, сумо бүхэн дэлхийн аваргын багийн тэмцээний 3 хүрэл медальт, кураш бүхэн дэлхийн аварга гэсэн амжилтуудыг нэгэн зэрэг үзүүлсэн нь ган хуйгийг ясны тамирчин хүн болохыг элтгэн харуулна. Би бол өөрийгөө мэрэгжлийн тамирчин шиг байсан л гэж ойлгодог. Оюутан байхдаа бол мэдээж эцгийнхээ гал дээр эцгийнхээ тооцоолгонд бэлтгэл сургууль хийчихэл ирээл хоол идчихэл амардаг. Одоо ингээд бодож байхад оюутан байхдаа би өдөрт бэлтгэл 5 удаа хийсэн байт. Би тэмээ дээр сургуульч болохоор нэг хөл өмгийн хичээл, гимнастикийн хичээл, сагсан өмгийн хичээл бүх хичээлүүд ордог. Дээрээс нь манай бүхийн дасан ангиж
өглөө болгон бүхийхэн спортын бэлтгэлээ хийдэг. Тэгээд өдөөс хойш сагсандаа явдаг. Ингээд эсвэл лигдээ тоглодог. Ингээд бодглоо би ойролцоогоо өдөрт 4-5 удаа бэлтгэл хийгээл явдаг юм байна. Оюутан байхдаа цаг 30 минутаа. Тэгж явхад бол мэдээ эцэг гэх юм маань бас халамж анхаарал их тусуулж ирсэн. Тэгээд дөнгөж төгсөөд гэр бүлтэйгээ ханилсан. Тэгээд тэрнээс хойш бол би зөвхөн спорт бүх амьдралаа зориулаад альва бизнес те янз янз юм руу ямар ч анхаарал хандуулах зөвхөн бүх гэсэн сэтгэлээ бэлтгэл суул хийжсэн. Тэгээд тэр хооронд бол мэдээж бас хэцүү шүү дээ. Гэрийн амьдрал тэгэл бас хоол унд мөнгө төгөл тэр бүх юмыг бол мэдээж анаас нь даа зохицуулах гэр бүлийн хүмүүс маань их тусалж ирсэн. Одоо ингээд бодоод байхад бол би хүүгээ охиноо төсцсөн байхад бол ондоо нутдаг байсан байгаа шүү дээ. Нэлэх хүүхдээ шүн уйлна гэдэг манай ихнэ. За хүүхдээ шүн уйлна, эсвэл шүн ширж мэднэ. Чи ондоо нутдаг. Тэгж их надад анхаарал өгдөг гэсэн манай гэр бүлийн хүн. Модон морин жилийн сар шинийн урамшууллыг сонирдуулъя. Бүх дараа төлбөр хэрэглэгчид бид түүний өдрөөс шинийн 8-ыг дуустал өдөр бүр морин цагт сүлжээнд үнэгүй ярина. Урьдчилсан төлбөр төвчлэгээний 5,000, 10,000-ын цэнэглэгч картууд 25-аас 50% арвижин нэмэгдэнэ. Монгол түн минь сайхан шинлээрэ. Үндэсний оператор G-Mobile. Их хөгжил хүн рүүгээ нүүсээ ирээдүйн улам яруу үнэн шилрүүгээ дөтөлсөөр ай турт сэтгэлийн таваар аз жаргалаан байлгүй. Цогтой амьдралынхаа хямрыг сэргээж цолмон од шиг ялгсан өмнө нь өндөрлөх сайн сайхнаар өндөр тэнгэрийн дор гойсоо. Хүн таны төлөө хүннүү хороолол. Монгол түмэн сайхан ширээ. Үндэсний оператор G-Mobile. Ган хоёрыг арслан 2000 онд анх аймгийн арслан цолтой улсын наадам зодглож 3-ын даваанд улсын начин бахад 4-т улсын зан Эрдэнэбат 5-д дархан аварга цэрэн тогтох нарыг давж 6-д улсын зан Сумья базарт өвдөг шорооцсноор улсын начны уулзлыг хангалаа. Зодг өмсөн хүмүүр хөсөвч тэргүүр авч чаддаггүй начны цолоон 4 жил дараалан баталж ирээдүйтэй бүх болохоо наадамчин олонд нотлон харуулж чадсан юм. 100 даванд яагаад байд ингээд өөр нэг бодохгүй мөртлөө унтчаад байдаг. Заан л болчихсон их заан их гоё цол юм а гэж бодож явсан хүн учраас анх 2008 оны баяр наадмаар 3-ын даваан Төв аймгийн зам Бачулун, 4-т аймгийн арслан Жаргал сайхан, 5-д улсын Начинбат Эрдэнэ, 6-д улсын Гард Дорж Самбуу, 8-д аймгийн арслан Соронцон болд, 9-д улсын Харцаг Ганбаатар нарыг даван төрүүлж улсын начин цолоос шууд улсын арслан цолонд хүрчээ. сэтгэл зүйн бэлтгэл гэхээсээ илүүтэй хүн биеийн бэлтгэл маш сайн хандсан байх юм бол хүн айд санддаг юм байна, твддэг юм байна гэсэн бодол одоо байт. Тэр жил бол би даваа атастай Соронзон болттой хэдий бол нэлээ хүнд байлдаад хийсэн. Хүнд эвгүй байцнууд алдсан. Тэр болгондоо ямар ч твдэлгүй, ямар ч сандалгүй байлцсан байт. Үндэсний баяр наадам ардын эвсглийн 87 жилийн он баяр наадмын хүчтэй бүхэн барилдааны 8-ын даваа гэлж байна. За 8-ын даваа шалгарчулсан 4 бөх барилдааны талбарт гарч ирлээ. Наадмын хүн би Соронзон болтод яг нэг хутгуулаа очсон. Тэгэл яг таал байлтахаа нөгөөтөө бодож байгаа юм жаа. Би нэг 100 хут Соронзон болоод яах цаахгүй 100 хутгах нь би яах ёстой байл гэдгээр бодсон. За би наадмын юм яг хоошин таах гад алдсан. Одоо яахаагүй угшнал дарж ижил. Тэгээ угшнал унгах ёстой юм байна гэсэн бодлыг бодолгосон. Яг л миний бодсноо яг төлөвснөө тэр байлдаа болсон. Анх 1995 онд Өвөрнг аймгийн баяр наадамд 19 настайд төрүүлж аймгийн арслан цолыг хүртсэн 2000 оны ардын эвсглийн 79 жилийн огоор за зүг хотгодоо хөмөрлөө тахиндлаа. Өөрөө сонцлоо сая Соронзон болтсон. Өвөрнг аймгийн зүүн баян улаан баярын бүхэнчлүүд барилдааны олон улсын хэмжээний мастер Алтрабын Дэвэр спортын өрөө апо компани бүх Монгол улсын чинь уяг аймгийн арслан Соронзон болдоор 8 давж Монгол улсын гард цолны уулзлыг ангалаа. Мөн үндэсний баяр наадам ардын эвсглийн 87 жилийн он баяр наадам төрөө зурвал алтхаараа шалгарч үлджээ. Ганбаатартай ч гэсэн байлдах тал юм бодж л байсан.
тэтэд өгөө золгоол уртлын даваанууд нь ч гэсэн золгож татаад баавн давуулж гойдчихсэн. Тэр л яг орж иж байгаа юм. За одоо яг татан гутлыг бодгсон л одоо яг баавн давуулах нь л дээ гэж бодоод тэрнээс нөмөл түлхээд холдуулаад тэгээд нэлээд сайн шанхамтлахад гэсэн чинь манай тэнцүү болд хаашаа суудсан л да. Тэгэхээр энэ бол бас төлүүлж хахад бас бодох юм байхгүй манаа л гэсэн. Тэр байлдаанд бол сайн бууд юм да. үндэсний хоёр наадам ардын хөвсгөлийн 87 жилийн он баяр наадмын хүчдөрхийн барилдааны 9 даваа гэлээ. Хүчдөрхийн барилдааны 9 даваан шалгуурчулсан Говьлтай аймгийн Чандамалс Мариа цагдаагийн газрын хүч спортын хороо Туушин компани бүх Монгол улсын арцгаа Ямдарчин Ганбаатар Өвөрхөн аймгийн Зүүн Баян улаан сард өхөнчлөө барилдааны олон улсын хэмжээний мастер Алдрабын дэвэр спортын хороо Апо компани бүх Монгол улсын чинь дорж холмын ган хоёрыг нар 9 даваанд барилдахаар төв зэнгэл хүрээлэнгийн торгон ногоон дэвжээнд гарч ирлээ. За ирвэх зүүн талаараа дөрвөлн золгоод давхар шууд өгнө бэрсэн төрлөө. За шагатлаа. За Өвөрхөн аймгийн Зүүн Баян улаан сард өхөнчлөө барилдааны олон улсын хэмжээний мастер улсын чинь доогон хоёрыг үндэсний хоёр наадам ардын хөвсгөлийн 87 жилийн он баяр наадам дэс даван төрүүлж Монгол улсын Арслан цодны улсыг хангалаа. За 1985 оны ардын хөвсгөлийн 64 жилийн огоор Өвөрхөн аймгийн Баян өндөрс мэрэд улсын Арслан Ганбаатар улсын начин цолтойдон дэс даван төрүүлж байсан удаатай. За 85 оноос хойш 23 жилийн дараа одоо улсын начин цолтой бүх шууд дэс даван төрүүлж Монгол улсын Арслан цодыг хүртлээ. Эрхэм хүндэт наадамчтай үндэсний хоёр их Монгол улс байгуулагдсны 802 жилийн ардын хөвсгөлийн 85 жилийн он баяр наадамд барилдсан хүчит 500 гаруй баяр бөхөөс Өвөрхөн аймгийн Зүүн Баян улаан мэрэд Алдар спортын хороо Апо компани бүх Монгол улсын чинь дорж холмын ган хоёрыг 9 даван төрүүлж Говьлтай аймгийн Чандамалс мэрэд цагдаагийн газрын хүч спортын хороо Туушин компани бүх Монгол улсын арцаг Нямдарчин Ганбаатар 8 даван үзүүлж Монгол улсын гарит солны улсыг хангалаа. Ер нь яг үннийг хэлэхэд л яг ингээд төвлчээд хүн амтан шаваад ингээд шангил мангал авч бол юм бодох сөхөө байдгүй ш түнд бол мэдээж хүмүүс ийм бодсон гэдэг. Би бол яг өөрийнхөө бодлоо бол юу нь бол тийм бодох сөхөө байгаагүй. Тэгээд юм уусаа жилзэл өнгөөд байдаг юу болоод байгааг мэддэхгүй. Ямар ч байсан би төвлөсөн юм байна. Тэгээд хүн чинь яг цолоо аваад хоошоо ороод хүлээ авалтны өрөөнд орж хэлэгчтэйгээ тэрний өндөлгүүттэйгээ зураг хүргээ ахуулаад тэд маань хүлээж аваад тэгээд тэндээс чинь гараад хүмүүс нэг наадмын сайхан идэг хүмүүстэй таарад. Одоо улсын наадмын тэдээ аваас утсан хүмүүс байдаг шүү дээ. Төв хөвчүүд ахчиг хүлээгээд төв хөвчүүдийн маань таах идэг бэлтгэсэн байдаг. тэрийг гараад таахлаач шүү дээ. Тэрийг олж авч ганц буян шиг дэлгэсэж байгаа хүмүүсүүд тэрийг зөндөө байд юм да. Тэрийг хүмүүстэй буян шиг хаалж явах сайхан юм байдаг. Тэгээд машин цугаалж авах хаад юм да хүн. Гэрлүг явах. За одоо би чи юу вэ? За төвсөн байна. Тэгэл би ч юм бол төвлөгтөө бол эцэг хийгээ алдсан байсан учраас бас хамгийн түнд тэр их бодогдсон юм байлаа. Тэр ч юм бол нөгөө нэг Nokia гэл 32 бол утас байлаа шүү дээ. Нэг санал утастайгаа л байсан. Тэгээд яа юу болсон ямар ч байсан утас маань бол ажиллагаагүй болсон. Бас олон дуудлага тавьж ирээд гэдэг юм уу, олон мессеж ирээд гэдэг юм уу. Тэр өдөртөл утас бол өдөөс хойш нь ажиллахгүй болсон. Тэгээд маргааш нь ямар ч байсан янзлуулж ижил ажилласан. Тэгэхээр тэр бол нэлээд олон хүн бол бас сэтгэлийн их хөл их баяр хүргэж их олон мессеж итсэн баг, их олон хүн утсаа залгсан баг. Тэр учраас тэр утас бол нэг эвдэсэн баг гэж боддоо шүү дээ. Тэгээд яг нэг өөр нь хүсэж ийсэн, бодож ийсэн цолоо авч байгаа учраас бас хүнд бол нөгөө нэг хүнтэй яах чи хүн ирээ за баяр хүргэх эхлэе баг хин ярьж байгааг нь мэдэхгүй шахвал за баярлалаа хин бэ та гэхгүй тэгэл өнгөсөж байгаа юм чинь. За баярлалаа гэл тэгээд нэг олон юм яриад авах боломж байхгүй. Тэгэл тэгжэл сүлд утас маань ажиллах байсан да. Тэгээ хойдон жил нь бол яг би чинь үзүүлсэн. Тэгээ үзүү түүнд барилдахаа шүгэн дүүт үлдээд өс 2 заана 8 давчаад их Монгол улс байгуулагдсан 803 жилийн ардын хөвсгөлийн 88 жилийн он баяр наадам түр үзүүрээр аргахаар шалгуурчилжээ.
Сато нэгэн багчийн одоо Монгол улсын аврал сүрний улсын хамтран одоо энэ Монгол улсын ярьсан үеийг за өнгөрсөн жилийн хөлөг наадам бодтой сайхан бүрдүүлсэн бол өнөөдрийн хөлөг наадам басан сайхан бүрдэж үзүүлж болчихжээ. За Монгол улсын ярьсан хамгийн чинээр Монгол улсын зааны улсыг онгод улсын чинь өсөхгүй юм уу? Майнын дон бүрдсэн болтонуудыг манай найруулагч таахын одоо харуулж гэж байна. Өсгөө авах Мөнхбат таслоодын байлдад үлдсэн шүү дээ. Би наа нэрээ сууж явахдаа хаал нэг бас миний хажууд найз Батбаясгаа тусны ч мэт нэрээ суужсэн. За яах вэ? Энэ хоёр нэг хин даах вэ? За Мөнхбат таслогийн баруун баруун барьцгууд нийлэг үсэн бүрээд авлаа да. За хинж давсан шуудагдсан ч байд сонгосон ч ийм л мэх хийх юм байна. Яг хоёулаа адилхан л нэг тийм хийх юм байна. За би бол яг одоо хэлэхэд бол унахгүй манай л хийсэн. Би наа энэ үгэнд аль нь ч унахгүй манай л хэлчихсэн. Дэндүү юуст итгэлтэй байсан гэж хэлбэ. Үндэсний хоёр наадам ардын хөвсгөлийн 88 жилийн он баяр наадмын хүчтэй Кембер Элбаны Юсин даваа гэх Дархангийн батсын мэсгэрээ Монголын Монгол төрчин улсын даваа усмэр Улангангийн зүүн баярлалаас мөрөд Хокинч төхөр Элбаны улсын хэмжээний мастер алтармын спорт Апо компани Монгол улсын орсон дан үеийнээр түрүү үзүүл автаараа гарч ирлээ. Тэгээд л яг нэг сүлд явсаад өсгөө хэлс байц сонгосон шүү дээ. Тэгээд байц сонгосныг тавиулчаад дэндүү их өөртөө итгэлтэй байсан учраас одоо байц сонгол унахгүй байгаа юм чинь би гэсэн нөгөө нэг дэндүү бас нэг залуу хүний амгалан зан хөдөлж штт. За барьцуудж өрөлдөхөр боллоо. За барилдааны бодлоо бодлонгоо хууднаас л одоо барьцуудын өмнө л одоо телевизийн камерын нүдэн дээр л одоо ингэж сонгож барилдаж байгаа. За Монгол улсын говийн тамирчин улсын долоо авраг ус хоёрын талаар барьцуудж өрөлдөхөр боллоо. За барилдаа хэллээ. Агаа юугаас нь яг сансуулдаг. Тогтвол магадгүй. турникийн таван дасгаа усгөрөөр гарсаа таваа бүрийч гэх шиг байна. Сауда туркич хэвчээ Тэг яг эхлээд л бол их айтайхан байсан. Тэгээ тавиулчин гутаал нөгөө нэг залуу хүн ч яг амглан зан хөдөлж шатчих яахгүй юу. Одоо л бушуун төлчих гэж тэгж байлдаж сонгонд их яа хутан байж шалтсан. За өсгөө явуулгад өөр харуулж чадсаа та одоо өнөхөөс тогтхол магадлалтай. За барилдаа хэлээ. Сага игэрсэнгийн баруун талд нь барьсан гэж барилдаар болж байна. Сага игэрсэн бол тогтох бол магадлалгүй бас дагуулад хөмөрөх гээд хуулан хэн бол харуулж чадсаа ирэх барилдаж байгаа. Сага барилдаа хэлээ. Монголын
төрийн их баяр наадам 4 дахь удаан төрүүллээ. Өвөр ангийн 100 баян удаансан мөрөд өхөнчлөө төрөлтөөний олон улсын хэмжээний мастер алтрын спорт ороо компани Монгол улсын ирсэн дөрөв чулмын гам үеийг төрийн их баяр наадамд үзүүллээ. Дууд жахад бол бас боломж байсан шүү гэсэн бодол байд юм да. Тэгээ одоо яхаа тэгээд болох юм чи болохгүй юм чи болдгоо шүү дээ. Гаμπатай Аслангийн өдөлгөндө бэлтгэл суулаа хийж ирсэн төвж үзүүлж илүүдийн мэдээлэл нутгаа. Тэгээд Аслангийнхаа амжилтыг давтаж бас начин золдоо шууд Аслан босноо бахаж явдаг. Би бол үнэхээр том цолтой том багш нар багшлсан. Монгол улсын гавьяа тасалжуулагч Намшир гэдэг хүндээ анх хэрдэн заалгаж байлаа. Энэ тэмээн дээд суулаад гавьяа тамирчин Монгол улсын чин давааж ив. Гавьяа тамирчин Монгол улсын хасцах сэрэт. Монгол улсын гавьяа тамирчин Ардын багш, Дамдын шар багш. Тэгээд нэг клуб Монгол улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн мөнгөд одоо ойд өгдөг нэшээ байлаа. Цэн дотоогоос хэлэхгүй болохгүй. Тийм аа анх үндэсний хөх заасан, үндэсний хөх хөдөлж авсан маань аварга миний багш байна. Үнэхээр бас гайхамшигтай багш нар шав юм аа. Тийм учраас багш нартай байлж авдаг энэ ташаанд хэлээ. Багш нарынхаа бас итгэлийг алдахгүй гайгуулж хичээж яваа шүү гэж хэлээ та. Маргаашийн угтах сайн сайхан гэрч өнөөдрийн бодролд үйлсэн машид ялгуулсан цог зал өвдлөхийн туйна аллах мэд боломж бүхэн нэгжиж гэмээр ертөнцийн элмид баяр баясгал гарцаагүй сайханд тэмүүлхэн ёроолоор дэгждэг хүмүүний хүслээ хүн таны төлөө хүн нүү хороолол. Ухаалаг утасны урамтай урамшуулал эхэллээ. 2 синтэй ухаалаг гар утаснууд онцгой хэмдэрч бэлэг урамшууллыг дагалдуулж байна. U2S маркийн гар утас 260 мянган төгрөг. U3 маркийн гар утас 280 мянган төгрөг болж хэмдэрснээс гадна 365 хоног 120 гигабит дата эрэхтэй шинэ дугаар эсвэл 120 гигабит дата эрэх бэлгэлнэ. Бүрэн холбооны үндэсний оператор G-Mobile. Одоо энэ аваа гэдэг хүмүүнийг бол би хүндэлж автээ. Үнэхээр бас талын авьяастай тий сэтгүүнч тэр бие балданч тэр бүх юм нь бас авах төсөн байд юм аа гэж би харгуудыг нилээд авгуутай болж үзлээ. Тэдэнтэй багшаа болж уулз ялцж үзлээ. Тэдний ингээд харж байхад бол зөвхөн байлдаан дээр биш амьдрал дээр яриа хөөрөн дээр бүх юм дээр л авах байд юм. Тийм байж ш авах хэрэгтэй юм. Зөвхөн ганцхан мундаг байлдаг бол авахгүй шүү. Тийм учраас бүх юмд л авах хэрэгтэй юм байна. Тэгээд л яалч байхгүй л аваагаа төд юм аа гэж боддоо шүү дээ. Тэгээд яг хуу хүний хувь заяа тэгээд боломж таарад бас эзэн таавал юмыг яаж мэдэх вэ гэж бодож байна да. Монгол түмэн саршинээ сайхан шигээ. Үндэсний оператор G-Mobile. Нийт монголчуудаа намайг дэмждэг хүмүүстэй, үзэгчтэй тэгээ Монголын бүх хатан нийт өвөр хангаачуудтай сар шиний минь төрө гэж ирж явандаа илгээр инх амгалан төлөө төвшин амгалан байж сансан бүхэн чинь сэтгэлчлэн мөтгөлтгөө гэж öelda.